Сайн байцгаана уу? Сэтгэл хөдлөгч байна. За та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Би сүүлийн үед видео оруулж чадаагүй. Яагаад гэвэл ер нь өдөржингөө хуваараа хүмүүсийг үздэг болохоор надад яагаад ч бусад хүмүүс мессеж өгсөн юм шиг тийм мэдрэмж төрөөд идэм аа. За тэгээд намайг сонсдог зарим хүмүүс над руу чат явуулаад видеогоо оруулаач гэж зөндөө хүсэл гаргасан учраас нэг видео оруулъя гэж бодсон юм аа. За тэгээд би та нартай зориулж нэг үзрэг гаргасан байгаа. Ямар ч байсан бүгдээс нь нэгийг гаргаад энэ видеог сонсож байгаа хүмүүстэй мессеж хүргье гэж бодож байна. За өчигдөр шинэ сар гарсан байгаа. За тийм учраас шинэ сарнаас энэ видеог үзэж байгаа хүмүүс ямар мессеж өгөхийг хүсэж байна вэ гэж асууж үзье. За энэ харагдаж байгаа. За хамгийн түрүүнд юу гарсан бэ гэхээр за хоёр эмэгтэй дунд нь сар байна. Ямар ч байсан өөрийнхөө хариуцлагатай зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг зүйл гарсан байна. За энэ ямар учиртай вэ гэхээр саяны гарсан энэ хилэнцэн ордны сар бол нэлээд тийм үеийн үртэй холбоотой нэлээд далд тийм сар болсон байгаа. Хилэнцэн орд бол ерөөсөө тийм далд ертөнцтэй холбоотой гүн гүнзгий зүйлийг илтгэдэг сар байдаг. За тэрнтэй холбоотой энэ яг гарч ир зогтсон байна. За тийм учраас өөрийнхөө хийсэн зүйл, ирээдүйд хийх зүйл, хэлэх зүйл гэх мэт зүйлүүд бүгдээрээ ямар нэгэн үеийн үр дагуулна шүү гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй гэдэг утгаар нь гарч ирсэн байна. Тийм учраас өөрийнхөө хэлж байгаа зүйл, өөрийнхөө гаргаж байгаа үйлдэл гэх мэт зүйлүүдээ аль болох мэдээж зөв байлгахыг хичээх хэрэгтэй. За дараагийнх нь за энэ мессежийг үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд за энэ салхишуургатай зүйл гарсан байна. Энэ онд 2025 онд бол нэлээд тийм өөрийг нь одоо маш их тийм хэцүү байдалд оруулсан, цочроосон гэмээр зүйл зарим хүмүүсийн хувьд болсон байж болох юм. За бүх хүмүүстэй холбохгүй. Гэхдээ ямар ч байсан тийм хүн байна гэж гарч ирж байна. За сайн мэдээ нь юу вэ гэхээр энэ жил өөрөө ч амлсан зэрэг хэцүү зүйл дараа жил давтагдахгүй гэдэгт өөрөө итгэх хэрэгтэй. За дараагийнх дээр нь бас юу гэсэн бэ гэхээр энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд хүмүүс чамд яаж онцгүй хандсан ч гэсэн эсвэл чи өөрөө хичнээн гайхалтай мундаг том одоо юмараа бусдаар илүү гэж санагдахаар тийм байсан ч гэсэн маш тийм даруухан бас төлөв байх хэрэгтэй гэдэг зүйлийг гаргаж ирж байна. Яагаад гэвэл сүнсний хувьд бол бид нар бүгдээрээ маш төлөв байх ёстой. Бид нар хин нэгнээс илүү биш, босод хүмүүс ч гэсэн биднээс илүү биш, бүгдээрээ нэг төвшөнд байх ёстой учраас ийм зүйл гарч ирсэн байна. За ер нь сарны мессежүүд өгж байгаа учраас хилэнцэн ордны сартай холбож удаарай. За зарим хүмүүсийн хувьд юу гэсэн бэ гэвэл амьдралдаа тулгарч байгаа асуудалд нь өөр чинь одоо зөвлөх хүн байхгүй ч юм уу, эсвэл өөрөө хин нэгэнд бас гаргаж хэлдэггүй ч юм уу, тийм хүмүүс энэ мессежийг сонсож байгаа. За тийм хүмүүс юу гэж хэлж байна гэхээр яг үнэндээ бол өөрийгөө ганцаараа гэж бодож болохгүй. Бидний 3D амьдрал дээрээс хүн болгон сүнсэн багийнхан гэж байдаг. Бүхэл бүтэн баг байдаг гэж боддоо. За тэд нар чинь тусалдэм аа. Хамгийн гол нь тэднэрээсээ тусламж ирж, залбирч гуйх хэрэгтэй. Заримдаа тэгээд ийм асуудал байна, тийм асуудал байна гэсэн мөртлөө тусламж гуйдгүй тийм тал байдаг. Бид нэр тусламж гуйхтаа ерөөсөө дээрээс гуйж болно гэдгээ ерөөсөө мартдаг. Эсвэл зарим мэддгүй гэж болно. Ер нь ихийг нь мэддгүй байх. Яг үүндээ дээрээс бол тусалд юм шүү. Тийм учраас өөр чинь туслах сүнсэн багийнхан ч байгаа гэдгийг санах хэрэгтэй. За энэ видеог сонсож байгаа зарим хүмүүсийн хувьд
сэтгэл зүрх нь маш их өвдсөн, зүрхүү үрд нь хаагдсан тийм байдалтай байгаа хүмүүс байна. За янз бүрийн шалтгаанаар зүрхүү үрд нь хаагдсан байж болно. Гэхдээ яг энэ дээр гарсан зүйл юу вэ гэхээр тийм зарим нь одоо өөрийнхөө харагдах байдал, өөрийнхөө бие те царай гэх мэт зүйлүүд те сэтгэл хангалуун бус байдаг. Одоо жишээлбэл энэ хүмүүс ялангуяа сошиалар те инфлюенсер ч юм уу, эсвэл нэртэй хүмүүс ч юм уу тэдний зураг хүргийг хараад маш их өөрийгөө голж сэтгэлээр ундаг байж болох юм. Би одоо арчаагүй юм те. Би юм байдаг. Тэгэхэд одоо миний насан дээр эсвэл миний наснаас илүү өгшөө надаас илүү гоё байна гэх юм уу те. За тиймэрхүү мэдрэмж өөр чинь төрдөг байж болох юм. Гэхдээ яг үндэ тэгэж болохгүй. За хилэнцэн орны сар өөр чи юу гэж хэлж байна гэхээр ерөөсөө өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр. Сүнсний хувьд бол бид нар бүгдээрээ үзэсгэлэнтэй. Нэг нь илүү нэг нь дутуу гэсэн юм бол ерөөсөө огт байхгүй. Хамгийн гол нь өөрөө чинь сэтгэл чинь маш сайхан ариун зөв байх хэрэгтэй. Тэр чинь л жинхэнэ үзэсгэлэн гоо шүү гэдгийг ойлгоорой. Тэгээд өөрийгөө илүү их хайрлаж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч мэдээж боломжтой бол тэр сэтгэл зүйтэй байдаг тэр зүйлээ өөрчилж чадах болно гэдэг зүйлийг өөртөө өгөх хэрэгтэй. За энэ видеог үзэж зарим хүмүүсийн хувьд маш их айцтай байна. За энэ айц чинь бол яг үндэ бол бодит биш. Энэ бол зүгээр толгойч нь орж ирж байгаа бодлоодыг хитрхи их дэмжснээс болсон байна гэж гарч ирж байна. За мэдээж энэ видеог өөр хүмүүс өөр шалтгаантай байгаа хүмүүс асуудалтай хүмүүс үзэх учраас энэ яг надад хэлж ийн гэснээ хүлээн зөвшөөрөөд хүлээж аваад бусдыг нь тэгээд бусад хүмүүс орхиорой. Ямар ч хэсэг хин нэгэнд нь ямар нэгэн зүйл таарна гэдэгт би бүрээ итгэж байна. За зарим энэ видеог үзэж байгаа хүмүүсийн хувьд юу гарсан бэ гэвэл өөртөө маш их итгэлтэй, маш тийм кул гэж ярьдаг те. Тийм маягийн тийм хүмүүс үдчиж болох юм аа. За ер нь яасан ч яад ингэдэг те. За энэ бол ингэж хоёр өөр хүнийг харуулж ин түрүүн бол би айцтай хүнийг харуулсан, өөртөө сэтгэл хангалуун бос байгаа хүнийг харуулсан. Яг одоо бол гарсан хүн бол хэр оргийн юм тоодгүй, хэр оргийн юм шантардгүй, магадгүй хоньны ордны хүн бас энэ видеог үзэж болох юм аа. Надад яагаад ч хоньны ордны хүний тийм vibe орж ирлээ. За эн чинь тэгээд заавараа бол зөв шүү гэдгийг харуулж байна. За тэрнээс гадна хэрэг хоньны ордны хүмүүс үзэж байгаа бол амьдрал чинь эрэг сайхан өөрчлөлт орох гэж байна гэдгийг харуулж байна. За дараа нь юу гэх юм бэ? За шар өнгөтэй сарна гарсан. За энэ ямар учиртай вэ гэхээр өөрийнхөө ажлыг, хувийнхаа амьдралыг бүгдийг нь тэнцвэртэй байлгаж зохицуулахад суралцаарай гэж байна. Яагаад гэвэл үргэлж ажил гэр гээл те дунд нь бас аж аргалтай байж чадахгүй, хөвгөлтэй байж чадахгүй тийм хүмүүс бас сонсч иж магадгүй. За тийм учраас өөрийнхөө ажил бас өөрийнхөө тэр хийх дуртай зүйлийг хийх гэх мэт зүйлүүд бас жоохон ч гэсэн цаг гаргаарай гэж хэлмээр байна. За дараа дээр юу гэх юм бэ? Үнэхээр өөр төрлийн хүмүүс үүсэх нь бол ойлгомжтой харагдаж байна. Бүгд өөр зүйлүүд гарч ирсэн. За энэ яг сайн миний хэлсэн зүйлтэй яг зохицож байна. За энэ юу вэ гэхээр ихэнх хүмүүсийн хувьд өөрийнхөө хуучин чи ямар байсан тэр байдал чи өөрчлөгдөж чи дахин шинжлэгдэж одоо сүнсний хувьд маш гайхалтай чи дахин шинээр хүмүүний амьдралаар амьдрах гэж байна гэдгийг мэдэрээ. За могоогоор ярих юм бол арьсчин хуучин арьсчин гуйж шинэ арьс гарч ирнэ гэдгээр нийлж шүү. За тийм учраас өөртөө итгэлтэй байгаарай, бас эрсдэлтэй алхам хийж болох цаг нь ирж шүү гэдгийг сануулж байна. За энэ бол ер нь маш их хүч өгч ийн гэж би харж байна. За дараа нь хоёр зүйл гараад ирлээ. Тэгэхээр хоёулынгийн авнаа. За энэ яг түрүүний гарсан зүйлтэй зохицож гарч ирлээ. За энэ түрүүн би хэлсэн сүнсэн багийнхан гэж байдаг. Үнэхээр тусалдаг бидний энэ амьдралд, буруудын амьдралд биднэрт тулгарч байгаа асуудалтай.
туслахад бэлэн байдаг. За тийм учраас хамгийн гол нь сүнсэн багийнхантайгаа холбогдож за заавал холбогдно гэхээр те ингэж яг ингэж жинхнээсээ холбогдох шаардлага байхгүй зүгээр өөрийнхөө бодлороо өөрийнхөө энергиээр холбогдож болно. За ямар ч байсан сүнсэн багийнхан чинь бидэн тэгээд туслалцаа хэрэгтэй үедээ биднийг санаж бидэнд өөрийнхөө асуудлыг ярьж бидэнд хүрээрээ гэдэг зүйл гарч ирсэн шүү заяа. За дараа нь юу гарсан бэ гэхээр за энэ бол дөрөвний бид нар хоньны ордны энергитэй гэж гарсан. Яг тэр үнтэй хоньны ордны энергитэй төстэй энергитэй гарч ирж байна. За энэ бол улаан өнгийн даашинзтай улаан өнгийн даар сууж байгаа бас өөртөө маш их ихтэй байгаа юм гэдгийг харуулж байна. За энэ бол амьдралд нь сайхан зүйлүүд болно гэдгийг мэдж байгаа, хүлээж байгаа тийм энергитэй үнийг харуулж байна. За тэр байдлаас болоод ингэж байж ядах одоо өөртөө сайхан зүйл болно гэсэн гэж урд өмнө хин нэгнээ сонсон байж болох юм. За ялангуяа надад энэ шинэ жилийн vibe өгч байна. Тийм учраас шинэ жилийн дараа бол маш сайхан зүйл болно гэдэгт би бүрээ итгэж байна. За магадгүй зарим хүмүүс үед шинэ жилийн үеэр бас болж магадгүй. За би дараагийнхан. За энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд ойрын ирээдүйд гэхээр ойрын 3 сар гэж ойлгож байна. Ойрын ирээдүйд ямар ч байсан ажил, мөнгө санхүүтэй холбоотой ямар нэгэн зүйлийг шинээр эхлэнэ гэж байна. За энэ шинээр эхлэх зүйл чинь маш урт хугацааны туршид өөр чинь үр өгөөж өгөх юм байна гэж харж байна. За зарим хүмүүсийн хувьд өөрийнхөө зүн мэдрэмжийг бас маш сайн сонсож чадахгүй эсвэл зүн ямар нэгэн зүйл хэлээд байхад өөрийнхөө логик ухааныг ашиглаад байгаа тийм хүмүүс ээж болох. Ялангуяа энэ зүйл бол саний гарсан зүр энтэй таарч байна. Би хэтэрхийх өөрийнхөө бодолтой автаад байгаа гэсэн. Бодлоо дэмжиж байгаа гэсэн тэр хүмүүс зориулсан байна. За ялангуяа охин өхөр материал ордны хүмүүс бол энийг сайн сонсох хэрэгтэй. За дараа нь бид дахиж нэг суулъя. За зарим хүмүүсийн хувьд үнэхээр ажил хэрэг дээр бас бусадтайгаар нийлэхгүй, цалин нас амьдралд нь хүрэлцэхгүй гэдэг зүйл бол мэдээж бүх хүмүүс түгээмэл бол гарч байгаа асуудал Гэхдээ энэ видеог үзэж зарим хүмүүсийн хувьд ажлынхантайгаа ерөөсөө таарахгүй байгаа. Тийм байдлыг харуулж байна. За энээс болоод нэлээд тийм ихтгэл алдсан, жоохон бууж өгөх гээд байгаа тийм байдал мэдрэгдэж байна. За одоо би дараа нь энэ үзрээсээ гаргая. За 3 юм ороод ирлээ. За юу гэж ирсэн бэ гэхээр хамгийн гол нь ялангуяа юм ихтгэл алдсан байгаа хүмүүс зориулж гарч ирсэн байна гэж би харж байна. Өөрийнхөө сэтгэлийг дотроосоо бүр дотрийнхоо гүн өөрийнхөө суур гэж ярмаар тэрнээсээ маш тийм хүчтэй байдлыг өөртөө бий болгох хэрэгтэй гэж шүү заяа. Яа тэгвэл дотоод сэтгэл чинь хүчтэй биш байх юм бол энэ 3D амьдралд тулгарч байгаа асуудал хүмүүсийн айсан ер нь ямар л асуудал тулгарч байна. Тэр бүхэндээ маш амархан шантраад байгаа гэж учир нь бол сэтгэлийн дотоод хүч нь жоохон сүлдсэн байна гэж шүү заяа. Тийм учраас дотроос маш их хүчтэй байх хэрэгтэй. За тэгээ яг түрүүний миний хэлснээр ингэж буугаад өгсөн байгаа гэдэг байдлыг харуулж байна. За энэ байдлаас болоод өөртөө итгэлээ бас маш их алдчихж байгаа гэдэг байдлыг харуулж байна. Өөртөө итгэлээс итгэл алдахаар яах вэ гэхээр ер нь жоохон өөртөө эргэлзэж эхэлж ямар нэгэн шийдвэр гаргахад ч гэсэн маш их эргэлзээтэй байдалд орж магадгүй. Тийм учраас гол нь дотроос хүчтэй бай гэдэг зүйл хамгийн ихэнд төсрөө гараад ирсэн. За тэгээд саяны хэлсэн зүйлүүдийг ингэж сайн дагаж мөрцсөн цагт бол өөртөө итгэлтэйгээр урагшил чадна гэдэг зүйл сүүлд гарч ирсэн. За ингээд би сүүлийн нэг мессеж өгье. За энэ маш гайхалтай зүйл гарч ирсэн. За юу гарч ирсэн бэ гэхээр өөрийнхөө дотор байгаа тэр айцыг хизээ болтол өөрийгөө
тэр айцаараа дэмжүүлэх гэсэн юм бэ? Хизээ болтол өөрийгөө тэр айцаараа хязгаарлах гэсэн юм бэ? Гэдэг асуултыг өөртөө тавиарай гэж шээ заяа. Яг одоо энэ асуултыг өөртөө тавиад за тавьж чадсан цагт бол өөр чинь хариулт нь орж ирж тэ нэрэл тийм шүү гэж бодогдож энэ байдлаасаа гарах хүсэл чинь төрөх болно. Урам зориг орох болно гэдэгт итгээрэй. За тэгээ та нартай жоохон ч гэсэн дэм өгсөн байх гэж би найдаж байна. Тийм учраас та нар энэ видео сонсдол уншсан бол комент хэсэгт би дахин бүгдийг шинээр хэлж чадна гэдэг ийм сайхан зүйлийг бичээрэй. Тэгээд өөр ямар нэгэн санал хүсэл байвал бас бичээрэй. Би аль болох видео оруулахыг хичээх болно. За тэгээд одоо номын орд эхэлж байгаа бүх хүмүүсийн хувьд ирч хүчтэй сайхан эерэг байдал орж ирнэ гэдэгт би бүрэн итгэж байна.